Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хинтээ аймгийн Цэнгэр мандал сумын төвөөс баруун хойд зүгт 10 км орчим зайд Бургастай бичигт зохио хэмээх газарт Цэнгэр мандлын бичээс нэрээр шинжил ухааны эргэлтэнд орсон түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгалын төрөлд хамаарах эртний түргийн бичиг үсгийн дурсгал оршино. Тухайн бичээсийг тамганы хоёр талаар хоёр мөр дээрээс доош сийлэх арга барилаар уралсан байна. Дурсгалыг анх Климент 1896 онд Дорнод Монголоор аялан явж байхдаа олж үзсэн тайлантан бичсэн байна. Энэхүү бичээсийг Эренчин, Вяткина, Перле, Финсизишайн, Клашторны, Малов, Шинхүү нар тус тусдаа уншин судалсан байдаг. Хоёр мөрийн дунд байгаа тамга нь Ичиоз Ининчүү гэдэг хүний өөрийнх нь буюу овгийн тамга байж болох юм гэж таамаглал дэвшүүлж, мөн түрэг Монгол овгийн аймагуудын дунд тогтсон заншлаар бол өвөлж хаварж түүний орчин дох газар нутгийг эзэмших эрхээ таних тэмдэг тамгаар тэмдэглэж үлдээж байсан байна гэж үзжээ. Уг бичээс 8 дугаар зууны 2 дугаар хагас 9 дугаар зууны ихэнх үед бичигдсэн бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа түрэг бичээс бүхий дурсгалуудын хамгийн зүүн захийнх нь юм. Энэхүү дурсгалыг боловсрол соёл шинжилгээ спортын сайдын 2020 оны А161 дугаар тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.